За хай. Дараагийн дугаар хай. Тэг өмнө нь ярьж мөрөө тоол мал билж байгаа бичгсэн ч үнэхээр амтсангүй. Ямар ч гэсэн зочин маань ирсэн. Тэгээ бөөндөө зочингоо өрөө. Дараагийн дугаарын зочин бол миний баг нээз Бамба. За сайн байна. Юу вэ нанда? Та. Сэнсах. Хэлсэн үү? Чи энэ надад гоё эдит хийж өгсөн. Пям гэх. За юу ч гэсэн хүртээ хоол ихлэ хоол гэж. За. Тэр мэдгэл дэвтрүүлээ те. Нэвтрүүлэг гэдэг сүлдээ. Энэ зин нэвтрүүлэг шүү дээ. Биддэг влог юм да минь. Юу нэг ястаа олсон. Юу уусаа? Энэ надад хийж өгчлөө. Тэгсэн дээ. Тайланд гэсэн дээ хийж. Наад Тайланд хасаа шүү. Тэг юу хийж өгчлөө? Биш үү? Тайланд чинь юм олдс багт ямар татвар тайсан шүү. Тэгсэн шүү. Гэтэ тэр алаа шүү. Чи нүмс нүг шилийн богд дээр идэх цөөн яриач. Амар те. Шилийн богд дээр бид нар харах гээд очсон те. Дөөрөн зөвждөг. Орон гадаа цөв хийчихсэн шүү. Айх байхгүй. Маргааш өдөр нийтх гомингийнхаа бүгд гоминг авч байгаа самд нийтэв. Тийм. Багада ямар хөвгт байсан бэ? Өөрийнхөө лайфстайлыг яриач гээд сая 10 жилийн хөвгтөд асуулаа. Тэр шиг чи яриач юм да. Надаас асуусан даа. Чи амар ямгарсан те. Наач бол 20-оос өдөв. Хоолны үед чиги юус иддэг юм нэгч байдаг байсан. Би тэгээд амар хэцүү. Цугтаа бид нар чинь тэмцээнд ордог 3-9-3 те. Дандаа алтан медаль авдаг байсан шүү дээ. Авдаггүй л. Ганц хоёр авсан те. Ганц хоёр авсан. Тэнгүүд нэг найз дээр нийлээд хоол идэх гэхээр чиги идэх юм ч байхгүй амар хэцүү. Одоо тэр совд гэдэг газрын хоошрыг л иддэг. Тийм. Багшин дидийн тэрний хоошросгүй шүү. Тэгээ чамаас олж бидэнд орсон шүү дээ. Яа тэр яг танаа сургууль дээр чивж зардаг байсан гэсэн сүлдээ. Тэгсэн тий. Тэр совдын хоошор. Тэгвэл миний найз яг амар хөшөрсөн багийнхаа юм ярьж байгаа юм шүү. Нэг зөвхөн 11 жилийн өмнөх юм гэсэн. Тэр чинь тэгтээ бас хүүхэд биш өсвөр үе үстэй. Тийм шүү дээ. 16 талаатай байсан. Тэндээс чи тэгтээ яг өөрийнхөө идэгдэх юмнуудыг олцсон байдаг шүү дээ. Тэрний. Тэгснэ KFC авсна яадаг вэ гэж явсан. Ямбанаал. KFC гайхаж ганц идэж чаддаг. А тийм л үү. Тэр нөө юм ялгадаггүй болов. Твистрийн бомдорыг л авдаг. Идэлтэй. Амар гоё. Сэрэд ирсэн. Хоод орохгүй. Хүлээж аваад тцтэй. Бид тэгтээ шинэ онцлог шууд мэдчихэж. Яаж? Хасаад батараа шүү дээ. Гэртээ орсноо гэр хажууд онжигсан. Миннээс ямч гэмшилгүй маа. Яасан? Хүлээж өгöd унтцсан шүү. Чүүрэ залгыг ярьдээ. Харин хоёул буруу ойлголцсон байлаа тий. Би үнцэн үлдсэн да. Чи болоо залгая л гэсэн надаа. Чам яг 3 дээрээ 3-аас гэрт болчих юм бол би чамруу залгая гэсэн. Ачи тэгс натаа гэсэн. Эхлэж байгаа идэдгийн шүү. Сайн идэв шүү. Тэгвэл иддэг влогынхаа чанарыг алдах гээд яриад л. Тийм. Бүгэн сайхан ядрагсан тааш хоош үрэж өгөх гэсэн чинь. Чи гурлахгүй байна.
багш уурлаад байна шүү дээ. Багш нь бэлгүй. Завгүй нөө яаж гоё юм болох. Гоё. Амар. Гэж харахтай. Би ч үсэж өгчихсэн шүү. Баярлалаа анда. Ямар юм. Одоо тийч удахгүй нүгээр ингэж юмнууд өрөөд эхлэхгүй ятнаа. Гэтэ тэрийг юу гэж боддог? Цензуртай ханддаг гэж. Маш амар цензуртай. Тийм үү. Яагаад? Ментнод амар санал авчихсан. Наадгүй шнэ. Тодорхой тань ажлынхаа яг тэгэл эхлээ судлаа шүү дээ. Үнэхээр амттай юм байна тийм. Хүмүүс тэр таалагдсан үнэхээр чанартай юм уу чанаргүй юм уу бас ярилцсан тийм. Хамаагүй муу юм бас хүмүүс сурчлаад болохгүй шүү дээ. Явж байгаа. Гэтэ миний дурч гисэн хамаагүй муу юм бол сурчлахгүй тэгэл хааслаа хийж болохгүй тийм. Мань зарим нь идэж үзэл тэгэл таалагдах юм л. Заавч та хэрэгэ болио. Энд чи юм биш үү? Тэгээ зарим газарт мадрч одоо их харагдуулаад гоё юм шиг тэгээд мөнгө юм бүр дургу. Яг их дагагчтай өөр ингээд хүн үзээд ирэнгүүт хүмүүс инфлюенсерлээд байгаа болохоос үүндээ тэр чинь тэгээд миний хувьд бол энэ бол миний бизнес шүү дээ. Түүнээс би одоо хүнд нөлөөлж чадахгүй шүү дээ юм. Хүний хоолны эвтэйтэнд нөлөөлдөг юм бол ямар хайр юм байдаг. Гинт тэр хоолж жисэн. За амьдрал чинь юм шүү гэж орж байна. Тэгээд шууд яг жанраас ойлгох шүү. Тэгж болохгүй шүү. За тэгээд юуны тал дээр яаж вэ? Эрүүл мэнд үеийн тал дээр Эрүүл мэндийн дээр яа гэсэн. Одоо ингээд чи хоол идэх контентингууд гарах үр ашиг муу тал нь эсвэл сайн тал нь юм уу? Юу шүү чи таргалах юм шүү. Гүнийг таргалахгүй л байгаа шүү. Бариад ам те. Угаасаа л ингэж иддэг болохоор тэгээд одоо нүг бичлэгэндээ зөрүүлж их хийдэггүй. Угаасаа л их иддэг болохоор тэгээд тий. Угаасаа л юм бол иддэг гэж юу? Би угаасаа л ингэж иддэг юм чинь. Хүмүүс болохоор одоо ингэж хийж байгаа тараглаа тэгээ буцаад дурна гэж угаасаа л ингэж нөө шиншүү катантиныг залуудаг шүү. Тий. Тэгэхгүй би таргалсан ч тарганаараа байна. Би дуртахаа байгаад үзцээ. Биш бас таргалах гэж зовсон шүү. Дурж өгснөөс дэлбэрсэн дээр юм. Гүлц хэцүү мэдээ. Дэлбэрхээ сонгосон бай. Ямаа ч үгүй фитнес эднэрийг таргалаад байдаг шүү. Сэн бакред идэгтэй хабред. Тийшт 5 сарын 24-нд төв цэнгэлдэгтэй. Тушин дээрээ. Өөрөөгөө тоглолт. Өөрөөгөө тушин. Зөвөр амар. Том онхоц одоо шинэ нүрний клип завгүй. Завгүй одоо нэг цомог баг хийж 24 бүлэг цомог хийгээд. За. Бүгд клип тийм үү? Бараг тэгж магад. Хөө. Амар зарж байгаа юм шүү. Юг? Мөнгө. Харин тий. Мөнгө амар зарч тий. Цомог хийгдрээ клипчүүл юм. Цоцсон гэдэг чинь. Одоо тэгэл тоглолт юм бэлтгэлтэй. Тоглолт юм бэлтгэлтэй. Найзуудтай уулзч байна. Тэг хайдаал уулзчих ш хайд. Нэг лан дээр ирэл тэгэл. Чидэгтэй хожууд. Хайдаа нэг ном уншдаг шүү дээ. Яг үжсэн ландууга хожууд гээд буцаад орчихов. Юу? Юус гараг юм уу? Лангаас уу? Тий. Гарахгүй шүү дээ. Сүүс дөрөөсө тоглоол гэсэн юм уу? Үгүй шүү дээ. Сүүс нэг тоглолтгүй байсан. Би ч юм сүүст ороод болчихлоо. Сүүст орохоос өмнө л үгүй сайн юм тоглолт байсан шүү дээ. Сүүст орж болоод тэгээд
Сүүлдээ зурчлаа тийм. Гэхдээ ч одоо орно гэдэг чинь өгсөн үг. Орно гарна гэдэг чинь. Чөлөө цагаа өнгөрөөж байгаа гэсэн үг. Тий. Даа ч нэг тоглохоор амар спорт тоглож хэлж байгаа байгаа шүү дээ. Тэр чинь спорт шүү дээ. Одоо Одоо лигт байгаа шүү дээ. бүр Юунд байгаа? Space лигт байгаа шүү дээ. спорт болсон юм. Тий, спорт болж шүү дээ. Цаанаас. Маах NASA гэдэг баг. Чич тэгвэл амар юм шүү дээ. Хайцгүй. Чич жаад гэж амар гэж бодож шүү дээ. Биш жоохон ухаан зарах юм болоод ирэхээр л ухааны юм ороод ирэнгүүт л тэгэл мань амар алалж шүү дээ. Юу ч баст. Өөр сайн цахаа. Өөр тань дөө. Сая Валентин нар юу юм? Валентин нар Статус ямар юм чинь статус одоо гэр бүлийн статус. бүр сингл шүү дээ. Бүр яг цэвэр сингл гэж л. Толгоос ирсэн. Ямар ч complicated юм юм байх юм тийм шалгаж байгаа юм болгож байгаа хүлээж байгаа юм болгож байгаа байхгүй. Яг одоохондоо л яг тийм. Байгаль синглэр. Гэхдээ Валентин болцсон би. Оо юу. Тэгдэм юм. Юу гэсэн үг тэгдэж шүү дээ. Чи над Нью-Йоркт хоёр хэрэгтэй битээр зүрэл болцсон чи одоо. Валентин нэрсэн тийм болцсон тийм үү? Болцсон. Тэр ч одоо хайрын хосуудын баяр Тэр хараа өрөөсгөл ойлголт. Хосуудтай хүн хосуудтай баярлдаг баяр. Хосгүй хүмүүс нь хостой болохыг одоо нөгөө талын хосгүй хүмүүсийн хоёр чинь хамтдаа хос бүтээх талаар ярилцаж бас болцож болдог баяр байхгүй. Тэгээд яг 13 бол таг азгуучтай баяр шүү дээ. Сингэлчүүдийнх нь баяр. Тэгээд яасан болцоод яасан. Болцоод явахдаа гоё л сайхан гоё сайхан тохирог өгсөн. Үу тохирсон. Хаси. Энийг төхөө гойж ирэн да. Чи миний найзлыг боловч юу ярьж байгаа. Хасч яанда төхөө энэ болцоог тэр чатнаас. Гойж ин. Ан продюсер руу тоглох гэдэг нэ. Тоглолт юм. Продюсер руу дурлах гэдэг нэ. Гэрээтэй байгаа юм байна. Ингэж болохгүй. Атлас гэдээс хадаа. Гэхдээ за тэр өдөр болцоогоо юу болсон юм байл. Тэгээд цаашдаа тохироо өгсөн юм уу гэж асуусан байхгүй. Тэг одоо тэрийг би тэр одоо шийдэгүүл явчихна. Тэг цаашдаа яах вэ? Чиш дөрүүдээр харьж байгаа юм бас байхгүй хэвээр. Харьцахгүй шийдэг юм. Харьцаж байгаа хүн байна уу гэж статус ямар юм. Тийм харьцаж байгаа хүлээж байгаа хүн байна уу гэж. Харьцаж байгаа хүн бол байна. Харьцаж байгаа хүн байна. Одоо цагаан сараар орохоор ихнэр нэг юм тий. Харин юу гэж харуулгач. Синглчууд ч одоо хариулах үгээ эртнээс бэлддэг юм шүү. Харин хариулах уу эсвэл шууд аваад орд юм. Гэж бодоод байж лээ. Яртаж юу муу ярьц. Тохироо хийц байгаа тэгээ. Яа, тэгээ. Ойлаа энэ юм ярьж болохгүй байна. Аюу хоолой дээр байли. Өөр тоглолтын сайхан. Өөр тоглолтын сайхан яг нэг зарлж болохгүй мөртлөө бас тэмнүүд нь байгаа л юм. Цаг нь болов. Гой гой хамтрлууд байна. Тэгээд гой зохиолтой клипнүүд байна. Тэгээд тоглолтын найруулга дээр өөрсдөө ажиллаж байгаа. Тэгэл гой гой юмнууд хийгээд. Найруулга дээр өөрсдөө ажиллаж байгаа. Итгэвчүүлэлттэй эзэмс гэж. Эхэлсэн үү? Ерөнхийн нөгөө нэг постэр тийзер цацаад итгэвчүүлэлт эхэлсэн шүү дээ. Зараад бол эхэлсэн шүү дээ. Тэгтээ. Өнөөдөр чи хэдэн блэ? 19. 19 дээр баг зарж эхлэв. Ямартайч нэг билет зарагдсан байл шүү. Хэдэн билет зарагдсан юм шиг. Хэдэн билет бол зарцаа. 5 сар 20 дулаан баггүй. Тэгээд амар гоё юм. Яг гоё байдаг шүү дээ. Марчаад тань тий. Өвөл зодуулсаар юм байна. Амар болох. Баясаа ирчл утгаалдах нэ. Баясаа ирж төгс. Намжаад ирчүүл. Баясаа ирнэ гэсэн шүү дээ. Ирнэ гэсэн шүү дээ. Амжин намжихгүй гэж яриаг шүү дээ. Ирнэ гэсэн шүү. Бэлтгэлгүй болгоорой орж эхлэв. Тэгээд тэрнээс өмнө нэг бүх одоо сошиал контентуудыг нэвтрүүлэгт орчоод тэгээд тоглолтын бэлтгэл рүүгээ өөр юунд ч санаа зовхгүй орох гэж. Төгөлж орох ч юм тий. Тийм төгөлж.
5 сарын 24 гэх нэг 4 сарын дундаас ч юм уу тий. Өөр юм дөрөхгүй түлж таамар юм шиг Тий, тий. тэгвэл амар. Тэгэхээр н одоо тэр тоглолт толтлоо дуулахгүй гэсэн гэрээтэй байгаа. Хаач дуулахгүй. Хаач дуулахгүй. Стасаа явах тавьчлаа. Хэлий гэдэг шин одоо яаж ч. Одоо баларцсан байна. Одоо ч муу хөвгт алчтай их гэдэг юм байж. Амар төрсөд төс тий. Тэр нэг машины урдаас хоосон чулуу молоо шидэв. Хос. Хос ингэж татдаг тий. Машины ингэж хоёр талд машин завын хоёр талд гарчин заяа. Тэнгүүтлээс ингээ хоёр талаас хоосон гэдэг орс татан заяа. Тэнгүүд машин зогсдөө шүү дээ. Сигнал тал. Машин дээр ингээл машин өөрдөөс ирэнгүүт хоосон юм аваа шидэнгүүд тий. Нэг цагтаа бууж ирээ. Тэгж аим ер нь л амар. Би тэг аим салахгүй. Тэгэл сакстаал бисидэл. Саксуул амар тоглох үстэй. Тэгээ биси оройдоо энэ тоглоно. Би ч тоглох ш. Тэгэл ер нь амар төрсгөө байсан. Зарим юм нэрж болохгүй нүү. Тэ. Тэгтээ зөв өмчлөлтэй. Тэ штэ. Өстө найзуудаараа зөв. Одоо харин ингэж гэртээ уцаа оролдоод жишээл ингэж хаяада гарч марж байгаа 10 жилийнхнийг харахад яагаад тэд нэг банк уулзаад өвөл зөнгөө минь уулзаал зөлбрөөл явж идэг ус тийм. Тэгжиж тэнд чи харилцаа үүсэж байгаа хөөхтэй өгнө. Одоо дархлаас унах юм юмны. За энэ чинь гэдэг юм байна. чинь гэдэг юм байна. Энэ нь болохгүй маань, энэ нь болохгүй маань. Тэгээд юм бас ухамсарын гэх юм юу гэх юм юмны зөрүү байх шиг байна. Одооны хүмүүс бол юмд амар донтож шít. Бидэд бол заа. Энийг хэрэгэлцэн үн ингэдэг юм, тэрийг хэрэгэлцэн үн тэнд юм болохгүй маань гэдэг мэдээл. Тэгэл загс магсаа тоглож явчихсан юм. Буруу юмд оролцолт юм бол шít. Хамгийн амар юм л тэгэл тамхил татгал хийсэн шít. Тэр нууж мууж амар хүн шít. Танихгүй том хүнээс амар айж байна тэгсэн чи одоо нөхдөж чи юу вэ? Ямар ч хамаагүй болсон. Нэг юм болон доход орцаавал та. За улсаар ямар байна? Яа, улсаар яахгүй. Яг уусаал болохгүй л шүү дээ тэгэл. Үсээ ирсээр яг тэгэл. Гэтэ одоо тэгэл хүмүүсийнхээ ухамсараас юм болвол гэж бодсон. Манайхан өөрсдөө хөгжиж тэгэл дээшэл хөгжих байх л та. Жигдэр минь нэг хэллээ. Мөнөд л очиод зургийг эргээд. Тэгээд тэндээс агаарт гарсан байж буцаад яг хот руу орж ирсэн чинь мэдэгдсэн шүү дээ. Унтчихсэн чинь ингээд ямар ингэж орж байгаа юм шиг мэдрэмж төрөл. Утаа. Тэгээд агаараа одоо тэгэд өөрөө аап болог байхдаа ч мэддэггүй байж. Харин тийм яг одоо аап болсон ч бүр хэмзэглэж байгаа шүү дээ. Амар. 100 болсон гой төлөвсөн юм байна уу? Хинтагаа. Анхны гэсэн бүх юмны нэг юм шүү дээ. Анхны 100 гэл тээ. Төлөвсөн юм шалах тэгэл ер нь бол нэг хамт төлөвлөлтгүй тэгэл ер нь эрүүл байгаасаа л гэж. Өгдөхгүй байгаасаа л гэж. Тэгэл угаасаа тэгэл гой юм ч угаасаа. Өдөө яг тээ. Өөр ингээл. Хөдөө тэгээд чи хоол юм биш. Тэгээ одоо амлаа. Одоо тэгсэн. Чи хийсэн юм шүү дээ. Одоо чи яг өдөө тэгэл үдээ бол алга болчихно. юу гэсэн үг юм бэ яа байж л шүү. Хамт явж байгаа алга болчихно шүү. Хоолны амт мавч хол мэдэрч идэггүй шүү дээ. Хоол болсон юм уу гэ? Би чи нэвтрүүлгийн үйлчлэгтээ ямар ч хариуцлагатай явна шүү дээ. Чи энэ сая амар нөгөө яг өөрөө хийд юм уу? Өөрөө л шүү дээ. Юу гэсэн? Өөрөө хийхгүй л тэр хүн хийчихвэ шүү дээ. Харин томог чигээд байх гэж байна. Миний энэ хэсэг бол миний өөрөх өмнөх дугаарууд дээр манай байсан. Яга муудалцаад яга сайн таад байна. Энэ талаараа ярьж болохоор юу смоотл сайнс байхгүй шүү. хүмүүс ихэд тэгэл яриад их юм шүү дээ. Энэ хоёр салчлаа, нээлжлээ, авгаа нөхөр хоёр шиг юм. Гэтэ би яг хажууд ч байх болохоор мэдж байгаа л. Гэтэ яг хүмүүс хэлж болохоор юм уу болохооргүй. Хүмүүс надад юу гэж шилэх юм. Түнс амар хэрэлтэл тааш тохирох юм байхгүй. Одоо яг нэг тустай юм хийж өд жишээлгсэн байр суурнаас хандаж юм дэж байгаа сте. Зэрэгээ тэгээд мэдээлэл хийгээд тэгчих болдгоо. Одоо тэгэж хүмүүс зориулж бас амьдраагүй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр тэдэнд мэдэхгүй нь санаагүй. Одоо тэр асуудал хувийн асуудал болоо явчихж байгаа шүү дээ. Тэгээ уран бүтээл дээр бол хүмүүстэй
зориулж юмаа хийгээд тэрийг бол хүмүүсээ бол мэд халбал гэсэн үг шүү дээ. Түүнээс бол нэг хэлтлэж муудалж содолтож энэ хүмүүс яриад байгаа юм шиг. Оруулсан гол юм таалахгүй таалж гэдэг шиг л байхгүй. Зөв юм хийгээл тэгэл үзэж тараал алдаал заримдаа алдаж малдаал тэгэл явж байна дөө. Тэгээ болоогүй шүү дээ. Залуухан ба шүү дээ. Алдах хэрэгтэй. Тий, ер нь бол сайн алдах хэрэгтэй. Гэхдээ манай Монгол алдуулдаг тий. Тий, алдах юм бол гэхдээ амар шүү дээ. Яад шүү дээ. Тэгээ ингээ анзаарах дугуйсаа тэгээ залуу хүмүүс алдахаас амар их хайд. Тийм болгоч. Алдах хэрэггүй тий. Ажилд ороод ч гэсэн алдах хэрэг байдаг шүү. Гэхдээ энэ ингээ солонгосын cancel culture дуурайгаад байгаа надад гэхдээ ингэ санагдчих шүү. Одоо тэр хүмүүс тэр одоо од болгосон бид нар та нарыг од болголоо гэдэг ааш та сонсч ийж үзчихийж харж ийж ингээ од болголоо гэдэг. Тэгэнгүүтээ солонгосчууд дайрцуулаад байгаа байхгүй. Бойкотын бүр ингэж нөгөө нэг хүнийг ингээ баг амиа хүртэл шахдаг ийм сошиал бүйл нь шүү дээ. Яг нь солонгосын хувьд болохоор зэрэг нөгөө нэг хүмүүн нэр хүндээ алдсан ч гэсэн насаараа идэх хөрөнгөтэй болчоод тэгж бүлүүлж байгаа байхгүй. Манус чаавас тийм болохгүй шүү дээ. Давхар тэгвэл тэр баталгааг нь өгчөөд солонгостой ажиллах юм бол энэ дээр л ялгаа байгаад байгаа байхгүй. Яг нөгөө гарч дэмжиж явах үедээ бол өстөн хазгааг шихэт нүртэл дэмжиж гаргасан байгаа шүү дээ. Тэр ч угаасаа тийм жинхэнэ төлбөртөөр нь үнтэй ч хамаагүй тэрэндээ зориулж одоо 3 сар ажилдаг ч юм уу 3 сарын цалингаас ингэж юм хадгалж тэрийг авч үздэг хэрэгэлдэг шүү дээ. Манайд монголчууд шууд хулгай юм руу мангар хямдгаа орж ирж үзсэн ямар тийм юу байгаа байхгүй. Үн цэнгүү үзэж байгаа кино сонсож байгаа дуу амар үн цэнгүү сонсч үзчихэд мяалаад байдаг. А солонгос эднэрд бол гадны орнд бол тэр чаг ингээд фэн байгаа шүү дээ. Тийм. Цаа өөрийнхөө оромтлуулж байгаа юмнаас илүүчилж ингэж амар гоё хамттай үзэж байгаа. Тэгээд дараа нь алдахт нь гიშгчиж шүү. Тэр BTS-ийн ихнийхэн фэн гэлээ зөвхөн өөртөө зориулж яа сарн дээр очиж төсөөж юм төрөхс гэж. Йоо. Тийм амар аваад. Манай од авч өгсөн мөсөн ч гэж. Гариг нэр авч өгсөн ч гэж. Манай Монголд ихтэй аль залбар таалдах хэрэг гаргал та. Нэг залуу хүн хөвс ажилд орлоо алдлаа цалингээ хөвдүүлээш. Тэг хүмүүсийн бас мэддэг хувийн амьдрал руу юм хүнжил руу амар өнгөдөг манайхаа амар хэцүү. Тэ. Үгүй ярил амар их юм байна. Манай. Тэгээ ер нь энэ юу үзэгч байж чинь урлаг хөгждөг гэж хин хэлсэн. Одоо тухайн үеийн маркетинг байгаа байхгүй. Яг үндэ уран бүтээлчдийн мэдээлэл хүн үзэж байгаа шүү дээ. Тийм үстэй. Янз бүрийн төрлийн үзэх сонголттой тий. За энэ таалагдах бол энийгээ үзчих гэсэн сонголт өгөөд тахчил доор нь хэрүүлээгээл хараагаал муулаад байгаа байхгүй. Тэгэхгүй яг үндэ ингээл уран бүтээлчдийн мэдгүй л үзэгчид тэгэл яг үндэ хойд солонгос шүү дээ. Тийм үстэй. Хойд солонгос шиг л амьдраа шүү дээ. Тийм нэг л энэ тэгж л бодож ин доо. Одоо тэгээд тэхээс өөр явах те тэгэл стресстэй л байгаа л үү те. Юун дээр ч хамаагүй хараал үг биччихмээр санагдал байж байгаа хүмүүс байгаа л үү те. Тэгэхээр тэрийг барьж чадахгүй л хаана л та. Харин гой тэгээд тайвширж стрессээ тайлж 100 мөн нээснийг өөрсдөндөө найзуудтайгаа мэддэгдээд ирж тоглож үзээ. Тоглож яриагаад байгаа. Манай монголчууд амар тийм дотроо харилдаг. Энэ хална гадна хайрын дотроо бас хинж зөхөөгөө хэлсэн. Зүгээр л яг хайраач гэсэн гадаа байлгаарай. Тэгээд сайн хоолоо ингэж сайн дээрээ дулаа авцлаарай. 5 сарын 24-нд тоглолт үзээрэй. Гэдэг шүү дээ. Бидэгтэй чамайг үгнэгээ гоё ингээд яг дөрөв бантамаар байгаа гэдэг ингэж хасч хамаасч өөрөө юм байсан да. Тэрэндээ өөрөө орогдсон. За тэгээ би үүнээ харилцагаараа одоо энэний араас манай найзтай зориулсан дуу явна. Сонсоорой. Тэгээд ирж орлсонд ямар дуу явах юм? Баярлаа. Ямар дуу явах юм? Би өөрөө мэдээ явуулчихдаг. Чиний надад зориулж байгаа дуу юм уу? Юу юм тэгээд? Чиний найзуудтай зориулсан талаа. Ямар дуу юм? Өөрийнхөө мэдээгүй дуу надад байж байгаа шүү дээ. За баярлаа. Баяртай.
Дандаа тэрийг хасаарай. Үгүй үгүй. Ямар сэдэв. Чи нээж байгаа яаж байгаа? Хүзүү байна. Айгу хүтэн бай. Зарга халаад ирэх хаа.